Нтё ясны хэлтэрхийг болгоомжтой авч үзэхэд систем тэдгэрийг гэрэмхэлтийн хүзүүний 3 дугаар нугалам хэмээн танилаа. Үүнийг харсан Тёгийн сэтгэл улам догдолж бүх зүйл өөрийнх нь төлөвсний дагуу өрнөж байгааг ойлгов. Өөрийн сонгосон арга зөв гэдэгт бүрэн итгэсэн тэрээр үлдсэн асуудыг ч нэг нэгээр нь цуглуулахар шийднэ. Үүний дараа үйл явдал хөвг чарлуудын бомб руу шилжив. Нөөрийг халахсан нэгэн эр хөлөг онгоцноос бууж ирэхэд өөр нэг хүн түүнийг яагаад оройтсон замд ямар нэгэн асуудал гарсан эрсхийг асуув. Харин нууцлагэр юу ч хулаагүй. Харин энэ бороо тэдэнд хэрэгтэй гэж тайван хариулв. Гэвч тэдний яриа удалгүй тасалдах дээр учир нь тэдний өмнө аимшиг төр зураг дийлэгдсэн байлаа. Онгоцны бүх зорчигч аль хэдийн амиа алдаж асгарсан цуснд борооны устай холилдон газраар урсан байв. Нууцлаг ирэх хүйтэн харцаар тэр төр зургийг ширтээд хөвг чарлуудын тэнэгүүд луус хөнөгч хилдгийгч асар өмтгий олзыг өөрсдийн гарт атгаж байсан атлаа алдчихлаа. Хэмээн яжлна. Харин одоо тэр илд хиний гарт байгаагаас үл хамааран хөвг чарлууд аль хэдийн Тровны мэдэлд орсон хэмээн хэлэхэд түүний жинхэнэ дүр ил болох нь тэр. Тэр бол Тровны 9 дугаар тулгуур буюу Нойл байлаа. Энэ үед хүчтэй адар бороо бүх хөвг чарлыг бүрхэнэ. Хар үсэд тэнгэрийг эзэж аян газаглахын хад мөргөн нижигнэн дуугарч борооны ус гудамжаар урсган тэр. Оршин суугчид бие биедээ наалдан зогсож амьдралдаа хизээж харж байгаагүй аимшигт үзэгдлийг алмарын ширтэж байлаа. 100 жилийн турш арлуудыг хамгаалж ирсэн авраг чулуун хамгаалагч хөшөө тэдний нүдэн дээр норон унаж эхэлсэн юм. Ээжүүд хүүхдээ чанга дэвэрж настнууд залбирал шивнэн залуус айдаст автсан газар чичирхлийг мэдэрнэ. Итгэж ядах мэдрэмж айдас цөхрөл бүгд бороотой хамт арлыг бүрхгэн тэр. Харин дараагийн мөчөд үйл явдал дахин дурсгалын сорилт руу шилжив. Нтё арга ясуулан луугийн баатруудад уулзсаар байхад цэнгэр өнгийн системийн цонх гарч ирэн Гэрэмхэлтийн бүх шарлыг бүрэн цуглууллаа гэж мэдэгдэв. Нтё хэсэгхэн зур хөшиж зогссноо баярлсандаа инээмсэглэв. Эцэст нь зоригтой хүрснээ ойлгосон тэрээр дотроо ялалтын мэдрэмжээр дүүрч байсан юм. Удалгүй систем дахин гарч ирэн шарилт хадгалсан гэрэмхэлтийн дурсамжийг үзэх үү хэмээн асуув. Нтё ямар ч эргэлзээгүйгээр тэм гисэн товчиг дарлаа. Домогт Баатар үнэхээр ямар хүн байсан болоо гэсэн сониуд цан оргилдоо хүрсэн байв. Систем дурсамжийг тоглуулж эхлэхэд эргэн тойрон бүхэлдээ дулаахан 50 ор амьсгалд автсан юм. Зөөлөн салхи хүлээж нарны гэрэл бүхнийг гээгүүлнэ. Удалгүй гартаа сагс өрсөн жаахан охин Леви хэмээн баяртай гар дуудаж далайн эргэн агуу руу гүн орж ирэв. Дотор нь чулуун шигдсэн сүрлэг луус өнөгч хилд бүдэгхэн гэрэлтэж байлаа. Охин элдэн зөөлөнд хүрээд Левиафныг сэрхийг хүсгэд илт хүчтэй гэрэлтэж агшин зуур нүд гэлбэн гэрэл цацарснаар дурсгалын хамгаалагч Левиафн түүний өмнө дүрээ харуулв. Гэвч Левиафн маш их уурлаж агуугд оргих хүчтэй хоолоогоор би хичнээн удаан хэлэх ёстой юм. Би Леви биш. Би бол анхдагч лууны дурсгалыг хамгаалагч Левиафн. Хэмээн жаахан охиныг зэмлэн хашгирлаа. Левиафн охин тандан чи чин Рагнар ч биш байж намайг яаж ингэж нэг хогийн хочоор дууддаг юм. Хэмээн дургуутсан хэлэхэд эртний сүр хүчийг илтгэх авраг биетэй гялалцах хайрс дүрлэлцэн нүд нь айц төрөлхөж байсан ч охин огтгож айсангүй. Тэрээр зүгээр л инээмсэглэн талхны сагс өргөж Левиафны бүтэн нэрийг хэлэхэд хитрхи хэцүү учраас өөрөг нь зүгээр л Леви гэж дуудана гэж хэлв. Охины гимгүт төрхийг хараад Левиафн эцэст нь маргаха болж хүслээр дуудаж болно. Тэнхгэн хүний хүүхэдтэй маргалдах нь зөвхөн өөрөг нь ядраана гэж санаалдан хэлхэн тэр. Удалгүй тэр сагс дөрөн талхыг хараад дэм буудлын эзэн яагаад үргэлж ингэж их талах өгдөг юм гэж асуухад охин өнөдөр их хөвгчлөлтэй зүйл болсон хэмээн баяртайгаар ярьж эхэллээ. Левиафн талах хэдэнгээ дахиад л эхэлж ирлээ. Хэмээн бувтансан ч охин өдөр тутмынхаа хөгжилтэй гунигтай бүх түүхийг тасаалтгүй ярьсаар байв. Ингэсээр цаг хугацаа урсан өнгөрч өдрүүд жил болон хувирлаа. Жаахан охин аажмаар үдсгэлэндээ бүсгүй болсон ч өрдийн адил талхны сагсаа барин Левиафнтай уулзахаар ирж амьдралынхаа тухай ярьсаар байдаг. Харин Левиафн үргэлж гомдолдог ч нэг ч удаа түүний яриаг тасалж байсангүй. Нэгэн шөнө Левиафн агуудаа ганцаараа охиныг хүлээн суулаа. Сарны гэрэл далайн манлыг мөнгөлөг өнгөөр гэрэлтүүлж намуухан салхи хүлээн. Тэр тоохгүй байгаа мэд дүр эсгсэн ч үнэндээ
охины инээд алхаа яриаг үргэлж санддаг байсан юм. Гэтэл агуун гаднаас танихгүй хүнд алхах чимээ сонсогдов. Левифэн гарч ирээд үрдийн адил бардам өнгөөр "Ирэх хэрэггүй" гэж өчнөө хэлсэн биз дээ гэж хэлэх гэтэл газар дуслах цусыг олж хараад гэнэт зөг тусган тэр. Удалгүй шаргацсан охин цусаа урсгасаар түнлөө гүйж ирээд танихгүй цэргүүд хот руу тарж хүмүүсийг алж ихэлсэн тул өөрийг нь авраач хэмээн уйлангуйлаа. Гэвч тэрүүгээ дуусгаж амжаагүй байхад эзэнд гүрний нэгэн цэрэг араас нь үстэн татаж доромжлон инээхэн тэр. Тэр эзэн хаан энэ анслагдсан нутгийг хүртэл ивэлдээ авч байгаа учраас талархах ёстой хэмээн тохургаж өөрөө ч хүсснээрээ зугаацгуулна гэж хэлв. Энэ үчид Левифны уур хилэн дэлбэрч агууг донслогсон архиралтаар Крим хилдийг дуудлаа. Түүний хилэн оргилохын зэрэгцээ агуу бүгэлдээ нурж, далайн давуулга догширч, гал дөрүлцэн хөвг шаарлуудыг нөмөрлөө. Энэ хооронд эзэнт гүрний зэргүүд тосны хүмүүсийг шатааж алж дээрэмдэн сөрүүлсээр байв. Гэвч удалгүй аимшигтай чимээ сонсогдож эрхэн харсан цэргүүдийн өмнө итгэмээр хөдөр зураг гарч ирэхэн тэр. Левифэн тэдний дундуур шуургамд дайран орж цэргүүдийг дүүпүх ирчих мэд амархан хядаж эхэлжээ. Гар хөл тасарж хуйг дуулах бутран элс цусаар будагдав. Амиа авц ухтыг оролцсон нэгэн цэрэг эргэн хараад бүрчиж очирдсан юм. Крим хилд Левифны нуруунд дээр сууж луус өнөгч илдийг барьсан байлаа. Тэр эмэгтэй авраг мангасыг захирч байна гэж бодоод хамгийн түрүүнд Крим хилдийг устгахыг түшээв. Гэвч Левифэн түүнийг болон тосгоны бүх хүмүүсийг хамгаалan довтлсон бүх цэргийг нэгчүүлдэлгүй устгасан юм. Тулаан дуусны дараа Крим хилд Левифны өмнө сөхрөн уушлах хүсв. Сонгогдсон нэгнийг хүлээх ёстой байсан ч түүнийг өөрөөс нь болж тулаанд оролцуулахад хүссэндээ тэр өөрийгөө буруутган нулимс туслуулсаар илдээ чангатгаж байлаа. Харин Левифэн түүн тайвнаар "Ингэж их харамсаж уйлах хэрэггүй. Эцэст нь бүх зүйл сайнаар дууссан биш гэж юу?" хэмээн хэлсэн юм. Гэрм хилд эсэргүүцхийг оролдоод Левифэн хамгаалтын эд шидийн бөмбөлөг үүсгэн түүнийг халгалж өөрийгөө буруутгах шаардлагагүй гэж тайвшруулв. Энэ бүхнийг харсан тосгоны хүмүүс аврагчдаа баярлан хашгирч Левифэн Крим хилдээ газарт болох мөчөд тэд бүгд түүний нэрийг баяр хүртээгээр дуудан өгтөн авлаа. Тосгоны хүмүүс үнэхээр Крим хилдэл далаанлуу Левифныг авчирсан гэдгийг ойлгож баяр хөөрөөр түүний нэрийг угаалan хашгирцгаав. Левифэн Крим хилэд хандан түүний зөв байсныг хэлнэ. Хэдийгээр өөрийн хамгаалагчийн үүргээ зөрчсөн ч энэ удаагийн сонголт нь анхдагчлуунуудын бус өөрийн хүсэл байсан учраас харамсахгүй байгаагаа хэлхэн тэр. Учир нь тэр ингэснээр Крим хилдийн нэмсэглэлийг хамгаалж чадсан юм. Гэвч энэ мэдээ эзэн хаанд хүрмэгц тэр хилэгнэн уурлав. Агуу эзэнт гүрний айрам ердөө нэгэн зэрлэг бүсгүй болон далаанлууд ялагдсан гэдэгтээ тэр эвлэрч чадсангүй. Аслагдсан энэ нутгийг хэтэрхий үл тоомсорсноо ойлгосон тэрээр хааны хамгаалагчтай илгээж арлыг ямар ч үнээр хамаагүй эзлэхийг түшээв. Удалгүй хааны хамгаалагчид довтолж тосгоны хүмүүсийг барьцаалан Левифнийг бүслэхэн тэр. Тэдний ахлагч өгдөггүй нэмтнийг шоолон хэрв Крим хилд үнэхээр Левифны эзэн юм бол түүнийг хэрхэн унтрааж битүүмжлэхээ мэддэг байх ёстой гэж хэлв. Левифэн Крим хилдийг тайвшруулан хамгаалагчид жинкнээс өгдөггүй. Зөвхөн урт нойронд автдаг гэдгээ тайлбарлав. Дурсгал дотор үлдэх эд шидийн хүчний ачаар ирээдүйд сэрэгтэн Крим хилд дахин өөрийг нь унтуулж чадна гэж итгэж байлаа. Гэвч хааны хамгаалагчийн ахлагч барьцаалагдсан тосгоны хүмүүсийг цаазлах тушаал өгөхөд Левифэн өөр сонголт үлдээх үгээ ойлгов. Тэрээр Крим хилдэд намуухан хоолоогоор хамт өнгөрүүлсэн хугацаанд дэндүү богино байсныг хэлэхэд бүсгүй нулимсаа барьж чадсангүй. Тэр Левифнийг битүүмжлэхийг огт хүсээгүй ч Левифэн өөрөө түүнийг энэ шийдвэрийг гаргахыг шаардав. Крим хилд уйлангуйж өөрөөр нь ийм зүйл бүх хийлгэж гэж хүссэн ч Левифэн 50 нэмсэглэн дөрмийг зөрчсөн тэр мөчөөс эхлэн хувь тавилан аль хэдийн шийдэгдсэн байж магадгүй гэж хэлв. Тиймээс ард түмний хамгаалсныхаа төлөө өөрийгөө хизээж буруутгах ёсгүй гэдгийг түүндээ ойлгууллаа. Эцэст нь Леви чамтай өнгөрүүлсэн мөч бүр надад үнэхээр аз жаргал тавиасан хэмээн энэ эмсэглэн хэлхэн тэр. Эдгээр Крим хилдийн сэтгэлийг бүрэн шархлуулсан ч тэр нулимсай даран Левифнийг өөрийн аргаар битүүмжлэхэн тэр. Үүнийг харсан хааны хамгаалагчдын ахлагч чангаар инээсэн ч дараагийн агшинд инээд нь айдас сулан хуурлаа.
Учир нь түүний ард авраг цунами босож эзэн гүрний бүх цэргийг нэг мөсөн залгин одсон юм. Харин тосны нэг ч хүнд хор хүрсэнгүй. Энэхүү Левифон Керемхилдэд өгсөн сүүлчийн амлалтаа биелүүлжээ. Энэ бүх дурсамжийг үзсэн Тёгийн гар салганаж цээж нь хүнд өргөв. Тэр хүмүүсийн домог мэд яригдаг Керемхилд үнэндээ авгаа баатар биш, ердөөл нэгэн хамгаалагчтай найзлахыг хүссэн азгүй охин байсныг ойлголоо. Дурсамж дуусахад Керемхилд луу сүнэг жилдийг барьсан чигээр Тёгийн өмнө гарч ирэв. Тэрээр Тёд хондан Левифоны олон жил хүлээсэн жинхэнэ сонгогдсон хүн нь чи гэж хэлээд өөрөөс нь болж Левифон үүргээ биелүүлж чадаагүй тул тэр үргэлж гимшиж явсан байх гэж нулимстайгаар ярив. Дараа нь илдээ Тёд гардуулан өөрийнх нь өмнөөс Левифоныг аз жаргалтай болгохыг хүсв. Гэвч Тё нэмсэглээд надад тэмцэлхийг шаардлага байхгүй байх гэж хариуллаа. Гагсан Керемхилд түүнийг ширтгэхэд Тё миний харснаар Левифон чамтай хамт байхдаа аль хэдийн хамгийн аз жаргалтай байсан гэж зөөлхөн яруухан хэлв. Энэ үгийг сонссон Керемхилд хэсэгхэн зур дууга зогсноо бүхнийг ойлгож баярын нулимс тостолон инээмсэглэлээ. Одоолгүй Тё бодит ертөнцөд иргэн ирэхэд хөвгчарлуудын хүмүүс норон унсан хөшөөний дэргэд зүглэрсэн байлаа. Цэргүүд балгас дахин нурж магадгүй хэмээн хүмүүсийг хоригдсон ч одоолгүй нурангийн дундаас нэгэнд хүний дүр гарч ирэв. Тэр хүн бол гартаа луу сүнэг чилдийг адгасан Тё байлаа. Түүнийг харсан хүмүүс алмаарч дараа нь баярлан ухаалж эхлэв. Тэдний нүдэнд Тё яг л Керемхилд дахин иргэн ирсэн мэт харагдсан бөгөөд арлын иргэдийн итгэл найдвар дахин аслаа. Үүний зэрэгцээ хөвгч арлуудын газар доорх зөвлөлийн танхимд Травны 9 тулгуурын 9 дэх гишүүн буюу Нойл хүрлцэн ирхэн тэр. Тэрээр танхимд ормогц 3 тэнгисийн овгийн бүх гэр бүл яаран цугларсныг анзаарав. Тэр үед 3 том овгийн нэгэн тэрхэн урагш гарч ирэн жижирсэн хоолоогоор Нойлоос яагаад ийм тайван байгааг нь асуув. Учир нь тэдний төлөвлөгөө аль хэдийн нуран унаж эхэлсэн бөгөөд танхимд байсан хүмүүр үүнийг зөнгөөр мэдэрч байлаа. Тэрээр ууртайгаар луу сүнэгчилд одоо яагаад Травнд байхгүй байгаа юм хэмээн Нойлоос шаардлаа. Гэвч Нойл юу ч хэлсэнгүй бөгөөд зөвхөн ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр толгойд өгөхөн тэр. Үүнд улам бухимдсан овгийн тэргүн хэрв гаднаас ирсэн тэрхүн луу сүнэгч илдэг аваагүй юм бол юу авсан байж таарах юм. Тэр хүнээс олж хөвгч арлуудын бүх оршин суугч балгас руу цуглан түүний домогт баатар Керемхилд эргэн ирлээ хэмээн хашгирч байгаа талаарч хэлв. Хэрв энэ хിവэр үргэлжилвэл хөвгч арлуудын эрх мэдэл бүхэлдээ тэр гадны хүний гарт орж Травмтай байгуулсан анхны тохиролцоо бүрэн нурна гэж тэр санаа зовж байлаа. Айдас бухимдал хоёр зэрэгдсэн овгийн тэргүүний духнаас хөлс асгарч амьсгал нь хүртэл хүндэрчээ. Тэгээд Нойл 50 хоолоогоор Травн үнэхээр луу сүнэг жилдийн хариуд тэдний эрх мэдлийг хадгалж үлдээн гэж амласан үнэн гэж хэлв. Гэвч дараагийн агшинд түүний царай хөдөн болж ийм өчүүхэн асуудлаар үүмэн тэгжиж байгаад чинь үнэхээр дургүй өрч байш шүү гэж ширүүхэн хэллээ. Үүнийг сонссон өөр нэгэн овгийн төлөөлөгч ууртаагаар Нойлын мөрөн дээр гараа тавин 3 тэнгисийн овгийг ингэж дорд үзэж байгаа юм уу хэмээн сүрдүүлв. Гэвч тэр үгээ дуусгаж амжилгүй Нойлын сэлэм нэг л удаа гялсхийн ирэхлээ. Дараагийн мөчөд тэр хүн яг голороо 2 хуваагдсан газар онов. Зөглд маш хурдан байсан тул хүмүүс сэлмний дуу хүртэл хожуу сонссон юм. Танхимд ороо намгүн болж 2 хуваагдсан цогцос чулуун шалан дээр унах чимээл цөөрэтв. Нойл 50 зогссоор одоо юу гэж бодож байна хэмээн асуухад тэнд байсан бүх хүн түүний хувьд өөрсдөд нь ердөө хүссэн үедээ нясаж болох шавжнаас ялгаагүй гэдгийг ойлгов. Овгийн тэргүүн айсантаа хид хідэн алхам ухарч чичирсэн хоолоогоор чи юу хийчих нь вэ гэж арайхийн асуулаа. Нойл түүнлөө өмсчих үдэн арцаар ширтэн та нар бол хувийн ажиг хонжооныхоо төлөө эх орноо худалдсан муусан урагчид хэмээн чангахан хэлв. Тэрээр Травны тушаалыг дагах ёстой атлаа. Живжгүй арлуудыг хүртэл захирна гэж шуналтаж байгааг нь буруутхан шуналдаж гисэн хязгаар байдаг юм гэдгийг сануулна. Овгийн дөрөв жижигсэн хоолоогоор хэрв хөвгч арлуудын нийслэл сөрвөл Травн хүртэл хохирно шүү дээ гэж хэлэхэд
Ноёл агшин зур түүний хувцснаас шүүрэн авч өөрлөгөө татхад "Тэнэг минь амьд үлтгийг хүсэж байвал амаа хамхиж миний хийснийг ягштал даг" хэмээн сүрдүүлэхэд овгийн тэрхүүн айсанд нэг ч үхэлж чадсангүй. Дараа ноёл 3 тэнгисийн овгийнхнийг хогшаар гэж доромжлоод амьд үлтгийг хүсвэл ямар ч үнээр хамаагүй луу сүнэг жилдийг өөрт нь авч ярахыг тушаав. Яг энэ үедээ Травны нэгэн цэрэг өмнө нь өвдөг сөхрөн сууж 9-р тулгуураас нэг зүйл асуух зөвшөөрөл хүсгэн тэр. Ноёл зөвшөөрөхөд цэрэг хэсэг ирэлцсэн эцэст "Та өнөхөр луу сүнэг жилдийг эргүүлэн авах ажлыг 3 тэнгисийн овогт даатгах гэж байгаа юм уу?" хэмээхэд ноёл 50 инээмсэглэн цэрэг юун санаа зовж байгааг ойлгож байгаагаа хэлв. Мэдээж өөрөө элдийг авахыг хүсэж байгаа ч одоогийн нөхцөлд боломжгүй гэдгийг тайлбарласан юм. Учир нь Рагнарын 9 лууны нэг болох захирагч луу аль хэдийн гарч ирсэн бөгөөд яг одоо түүнийг тогтоон барих нь Травны хамгийн чухал зорилт болжээ. Үүний дараа үйл явдал нуран үнсэн аврага балгасын дээр гэж хэлж байна. Азар том чулуун хэлдэрхэнүүд газар сайгүй тарж тоос чороо ажмаар намжиж байлаа. Тэн цугларсан хүмүүс Тёгод тойрон зогсож баярын уухай тасралтгүй өргөн Кримхилд хэмээн түүний нэрийг дуудан хашгирч байв. Энэ бүхнийг сонсон Тё баг зэргийг гүйтсэн юм. Хүмүүс Кримхилдийг бурхан мэд шүтгийг тэр мэдж байсан ч тэдний итгэл үнэмшил ийм хэмжээнд хүрсэн байна гэж огт төсөөлөөгүй байлаа. Гэвч Тёгийн харсан Кримхилд бол хүмүүсийн ярьдаг шиг бурханч биш, домогт баатарч биш байв. Тэрээр ердөө Левифонтай нөхөрлөх хүссэн эгэлжирийн сайхан сэтгэлтэй нэгэн охин байсан юм. Тэр ч байтугай луу сүнэг жилд хүртэл хизээч ариун шүтэн байгаагүй. Энэ нь ердөө Рагнарын удмал ашиглах ёстой анхдагч лууны дурсгал байсан гэж. Яг тэр үед олны дундаас нэгэн хүн Тёг Кримхилд хэмээн дуудаж тусламж хүслээ. Тэрээр Травны довтлогоноос болж бүгэл бүтэн хөвг шаарлууд живэх аюулд орсон. Олон хүн зүгтгч боломжгүй болсон тул хэрэг үнэхээр тэднийг өрөвдөж байгаа бол арлыг аварч өгөөч хэмээн зөвхөрөнгүүгээр говь. Тёг хэсэг чимээгүй зогсон хүмүүсийн цариг ажиглав. Тэдний найдвар бүгэлдээ өөр дээр нь төвлөрчээ. Тэр үед Тёгийн нүүрэнд үйл ялэг залтай нэмсэглэл тодорсон юм. Энэ итгэлийг түр ашиглавал надад хэрэгтэй байж магадгүй гэж тэрээр дотроо бодов. Ингээд Тё луу сүнэг жилдээ өндөр төргөн "Би ямар ч үнээр хамаагүй энэ хөвг чарлуудыг аврах болно" хэмээн тунхаглалаа. Түүний үгийг сонссон хүмүүсийн баярын ухаа улам хүчтэй нэжигнэж зарим нь "Бидний олон жил хүсэн хүлээсэн баатар эргэн ирлээ" хэмээн хашгирцгаав. Одоолгүй Кримхилдийн сүмийн дээд санвартан Марти урагш гарч ирэн өөрийгөө танилцуулж инээмсэглэн цаашид Тёд өөртөө үйлчлэг болно гэдгийг хэлв. Ингээд үйл явдал Кримхилдийн сүм рүү шилжинэ. Эртний бичээсээр дүүрэн чулуун ханнууд бүдгхэн цэнхэр гэрэл намгам ариун уур амьсгал сүмийг бүрхэж байлаа. Марти Тёгод одогш дагуулan явах зураа түүний эрхийг зөвгнөлд эртнээс бичсэн байсан. Бөгөөд үе үеийн санвартнууд энэ өдрөх хүлээн сүмийг хамгаалсаар ирсэн гэж тайлбарлав. Тэд эцэст нэгэн тусгай тангимд хүрэхэд Тё гайхан зогссов. Тэнд ариун эрдэнэс мэд хадгалсан нэгэн хүзүүний зүйлт байлаа. Мартин Кримхилдийн зүүдэг байсан цорын гац дурсгал гэж тайлбарлахдаа зэрэгцэн систем гарч ирж Кримхилдийн сувдан төрлийн ижидийн хэрэгсэл хаалганых холбоос төлхөр гэж танилцуулав. Марти үргэлжлүүлэн энэ зүйлтэн зөвхөн дурсгал биш, мөн далайн гүндэг Левифонд хүрэх хаалгыг нээдэг цорын ганц төлхөр гэдгийг хэлв. Тё зүйлтийг гартаа авах мөшөд дотор нь үл мэдэгдэх гэмшил төрж эхэлсэн юм. Марти аялаа үргэлжлүүлэх үү гэж асуухад Тё хэсэгэн эргэлзэн явахаас өмнө үннийг хэлэх ёстой зүйл бий гэж шийдэв. Гэвч түүнийг амнахаас өмнө Марти "Лорд Рагнар, та хэтэрхийг санаа зовох хэрэггүй дээ" хэмээн тайван хэлэхэд энэ үгийг сонсон Тё үнэхээр цочирдов. Тэрээр Мартигаас өөрийг нь Рагнарын удам гэдгийг яаж мэдснийг асуухад Марти луу сүнэг жилд бол анхдагч лууны дурсгал учраас түүнийг зөвхөн Рагнарын удмал сэрэж чадна гэж тайлбарласан юм. Тё дараа нь хүмүүсийг яагаад өөрийг нь Кримхилд эргэн ирлээ гэж хэлсэн талаар асуув. Мартин амхан голоогоор "Олон жил энэ газрыг хамгаалсан хүний хувьд Кримхилдийн сэтгэлийн шарах найзаа өөрийн гараар битүүмжлэхээс өөр аргагүй болсон гунгийг мэдэрч чаддаг болсон гэж хэлв. Тэрээр Кримхилд өөрөө Тёг хүлээн зөвшөөрсөн учраас ийм хүндэтгэл хүртэх нь зүй ёсны хэрэг гэж тайлбарлалаа. Удалгүй тэд газар доош уруудаг эртний чулуун шат бүхий нууц танхимд хүрсэн юм. Марти Тёд шатны хамгийн доод хэсэгт очиод энэ сувдан зүйлтийг шидэхэд далайн луу руу хүрэх хаалга нээгдэнэ гэж хэллээ.
Дараа нь тэрээр Тёод нэгэн иж хэдийн бүгж өгöd энэ бүгжийг зүүсэн цагт усанд орж чөлөөтэй амьсгалж хөдөлж чадна гэж хэмээн тайлбарллаа. Эцэст нь Марти Тёогийн аян амжилттай болж хөгжиарлуудыг авардан гэдэгт залбирхан амлав. Үүний зэрэг цаг Кремхилтийн сүмийн гадна арлын оршин суугчид бүгд цөхрөн сууж Адэспа найдвар зэрэг тээсэн сэтгэлээр Кремхилтийн нэрийг дуудаж залбирсаар байлаа. Яг тэр мөчөд гурван тэнгисийн өвгийнхэн сүмийн өмнө хүрлцэн ирж хүмүүсийг нэн дээрүү тарахыг тушаав. Гэнтийн энэ үйлдэлд цугласан олныг алмааруулж орчин тэр төрөө төгшөртэй болсон юм. Тэд мөрдөн шалгалтад дууссан гэж зарлаад өмнө гарч ирсэн Тёо бол үнэндээ Кремхилтийн дүрд хуурсан террорист хэмээн мэдэгдэв. Энэ мэдээг сонссон хүмүүсд цочирдон шуугилдаж эхэллээ. Удалгүй Испаноло овгийн тэргүүн Умберто Испаноло урагш гарч ирэн Тёогийн хулгайсан гихэл дуу сөнөгч хилдийг эргүүлэн авах ажиллагаа нь аль хэдийн эхэлсэн тул иргэдийг яаралтай дарахыг түшав. Үүний зэрэгцээ 3 овгийн цэргүүд талбайг бүслэн хүмүүсийг хүчээр уграаж эхэлжээ. Гэвч Умберто дотроо өөрийгөө зөвтгөж байсан юм. Нэр хүндээ алдсан ч яах вэ? Харин луу сөнөгч хилдийг авчирч чадахгүй бол миний толгой л өнгөрнө. Түүний хувьд сонголт ердөө ичхүүр эсвэл өхөл хоёрын хооронд үлджээ. Тиймээс шаардлагатай бол энд байгаа бүх хүний хүнөөс нь ч хамаагүй элдийг эргүүлэн авах ёстой гэж тэрээр шийдсэн юм. Ингээд Умберто чангаар энэ мөчөөс эхлэн бидний өмнө хинч саадуулсан ялгаагүй устгах хэмээн тушаав. Тушаад бухта зэрэгтэн цэргүүд олны зүгд арж эхэллээ. Энэ хооронд сүмийн гүнд Тёо эртний чулуун шатаар аажуухан уруудсаар байв. Доошлох тусам агаар улам хүйтэн харанхуй болж эцэст нь тэр газар доорх нам гүм усан тахимд гарч ирэв. Тёо зөв газартаа ирсэн эсгээ эргэлдсэн ч Мартигийн өгсөн сувдан түлхүүрийг ус руу шидлээ. Даруй ус хүчтэй эргэлдэж ихэснээр шингэн шилмэд долгиос нууц хаалга нээгдсэн юм. Тёо ямар ч эргэлзээгүйгээр тэр хаалга руу өсөрч орлоо. Нүдэ нэгд тэр огт танихгүй усанд орох ертөнцөд ирсэн байв. Эргэн тойрны аврах том бүрхэг аимшигтай нам гүм. Хаашаа явхаа бодож зогсдол гинэд түүний зүнсэн хүчтэй дохио өгч эхэлсэн юм. Хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл түүнийг ажиглаж байлаа. Эргэн тойрны шаргасан ч ихэндээ юу ч харагдсангүй. Гэвч дараагийн агшинд түүний нүдэд томор өөрийгөө бүслэгдсэнийг ойлгов. Харанхуй дундаас авраг далайн могоонууд далангүний хамгаалагчид түүнийг бүх талаас нь тойрон гарч иржээ. Тэдний гэрэлцнүүдэд Тёог ширтэж авраг биес нь усан дундуур аажмаар ойрцоор байв. Удалгүй нэг нь асар хурдтайгаар Тёо руу дайрлаа. Гэвч Тёо айсангүй бөгөөд харин ч дотор нь тайлбарлахын аргагүй тэмцэх хүсэл догтлол оргилж эхлэв. Үүний зэрэгцээ сүмийн гадна байдал улам хурцдсан байв. Командлагч чангаар хашгирч бүх гарцыг буслан нэг ч хүнийг амь гаргаж болохгүй хэмээн тушаав. Иргэд айдас давтаж 3 тэнгисийн овг яагаад өөрсдийг нь хамгаалах ёстой хүмүүс рүү давтаж байгааг ойлгож чадсангүй. Зарим нь үнэхээр террорист байсан болов уу гэж эргэлзэж байхад нөгөө хэсэг нь бүх зүйл луу сөнөгч хилдийн төлөөг шунал гэдгийг ойлгож эхлэв. Яг энэ үед дээд санвартан Марти урагш гарч ирэн цэргүүдийн өмнө зоригтойгоор зогссон юм. Тэрээр ариун сүм дээр хүч хэрэглэж байгааг нь буруутгаж Тёо бол террорист биш. Тэр бол Кремхилтийн сонгосон хүн. Би түүнийг сүмийн нэр төрөөр тангаргалж байна гэж хатуу мэдэгдэв. Тэрээр ганцаараа хуйг дуулахтаа олон цэргийг эсэргүүтэн зогсож ямар ч хүчрхийл үйлдэхээс өмнө учраа тайлбарлахыг шаардлаа. Мартигийн зориг хүмүүсийн итгэлийг сэрэж олны дүн шивнэ байсан зүйл удахгүй чанга хашгиран болов. Тэр эцэст нь үннийг ойлгожээ. 3 тэнгисийн овг Тёог хамгаалахар бус харин Кремхилтийг баримчилж луу сөнөгч илдийг булан авч дайсан төгөхөр ирсэн байв. Энэ үннийг сонссон хүмүүсийн уур хилэн дүрлцэн асхан тэр. Харин энэ бүхнийг сонссон Испанологийн гэр бүлийн ахмад удирдагч улам бүр уурлаж нүүр нөхөтөн чулуун мэт хөөрлөө. Төвний духан дээрх судас товож сахалн хүртэл уурсандаа үл мэдэг чичирч байхан тэр. Нэгэн эмэгтэй дэд захирагч яаран ирж бид хитрхийг хол явчихлаа. Одоо ухрах хэрэгтэй байна. Химэн гуйсан ч ахмад Испаноло түүний үгийг үл тоомсорлон ухрах ямар ч бодолгүй байлаа. Буцах замгийн болсноо ойлгосон Испаноло царайгаа хүйтэн болгон Тровны хөлсний цэргүүд эцсийн тушаалаа өглөө. Замд таарсан бүхнийг устгах. Тушаал буухтаа зэрэгцэн талбай бүхэлдээ там болон хувирсан юм. Цагаан чулуун шал цусаар бодогдож илт мөргөлдөн хүмүүс нэг нэгээр газар унцгав. Айсан иргэдийн орилох дуу хаа сагуй цүрэтж ариун сүм хормын дотор аллагаар дүүрсэн юм. Энэ аимшиг дүр зургийг харсан сэр олонд
яаран Испаниологийн гараас шүүрэн авч ухаан орч үз. Ингл зөвхөн нэр хүндээ биш бүхэл овгоо сүрүүлэх нь байна. Хэмээн ойрлсон чи Испаниоло түүнийг түлхэн холдуулад Галидийг хөвч харлуудаас урвсан тул буцах зам байхгүй. Одоо зөвхөн траунд үнч хүлтгэл үлдсэн гэж хэлв. Ингээд тэрээр дахин эсэргүүцсэн бухныг устгах гэж дахин тушаалуулах. Цэргүүдч эргэлзээгээ дарж луусунагч илтийг эргүүлэн авахын тулд уухаалан довтолсоор байв. Талбай улан бүр цуусан живж орилох төвөр мөргөлдөг чимээ тасрахгүй үргэлжилнэ. Энэ үед арын шугамд нэгэн хамгаалагч дээд сануурт Мартиг зүгтхийг гуйж гараас нь татав. Гэвч Марти өөрийгөө хүрээсэн ичидийн хамгаалтын хүрээнд дотор зогсоод би зүгээр байна. Ард түмнээ орхиод би хаашаа зүгтахгүй гэж хэлхэн тэр хамгаалагч нь түүнийг тойрон хамгаалж ямар ч хүнээр хамаагүй санууртыг хамгаалцгаа хэмээн хашгирцгаалаа. Тулаан хамгийн ширүүн үедээ хурж хамгаалагчид нэгнийгээрээ дарагдан унаж игэлсэн тэр агшинд тэнгэрээс солирмэд нэгэн хүн хүчтэй бууж ирэн газар дэлбэлв. Тэр бол Антонио Испаниоло байлаа. Түүний зэвсэг аавынхаа ээлжтэй мөргөлдөхөд уч үсэрч газрын чулуу хүртэл ан цавтав. Өвгөн Испаниоло цочирдан Антонио гэж арайхийн дуугарлаа. Антонио илдээ толгой зогсоод уулзаагүй хөдчээ хэмээн хүйтэн өнгөр хэлв. Өвгөн Испаниоло доромжлон инээж Антониог олон жилийн өмнө үүргээ хаж явсан урагч хിവэрэ одоо ч дахин нэг тэнэг сонголт хийхээр иржээ хэмээн шоолов. Энэ үгийг сонссон Антониогийн төвчээр тасарсан юм. Тэрээр аавыгаа хүчтэй түлхэн миний сонголтын аль нь тэнэг гэж их орноос урвж энгийн иргэдийг хятсан чил таны бодлоор зөв зам гэж юу хэмээн чангаар асуулаа. Өвгөн Испаниоло хариуж чадлгүй дуугүй болсон юм. Ингээд Антонио хар гавлын бүлэгтээ тушаал өгч хөлсний цэргүүдийг тогтоож энгийн хүмүүсийг хамгаалцгаа. Гэвч дотроо тэр нэгэн үннийг мэдж байв. Тэдний хүч дайсантай харьцуулахад хангалтгүй бөгөөд удаан тогтоож чадахгүй. Тэрээр зөвхөн "Нтё хурдлаарай" гэж дотроо залбирч байв. Энэ үрээд бичлэг маань өндөрлөө. Та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.